За, ерөнхий сайд үүргүүгч хариуцлагатай энэ тэргүүн шадар сайдын үүрэгт ажлыг гүйцэтгэх гэдэг энэ даалгавар өглөө. Их хурлд тангараг өргөлөө. Улс орны өмнө тавигдсан гол зорилтууд, хөгжлийн бодлогууд туссан байдаг. Одоо их хурлаар эх 5 жил Монгол улсыг нийгмийн эдийн засгийн хөгжүүлэх бодлогын асуудал орж байна. Энэ бодлогоо одоо их хурлаар батлуулах гол зорилтыг эхний зорилгоо болгож ажиллана. Цаашд бол эдийн засгийн өсөлтийг хангах, ард түмний амжиргааг, амьдралын чанарыг дээшлүүлэхэд эдийн засгийн хөгжлийн бодлого чиглэх учиртай. За тэгээд бодсон төлсөн олон ажлууд байна. 3 яамны сайд дээр одоо 3 дахь яамны сайд дээр 4 дахь засгийн газартай үүрэг гүйцэтгэхэр болж байна. 4 дахь яам дээр очиж гэсэн үг дээ. Одоо хөдөө аж ахуйн яамыг наашин шилжүүлэх үгүй гэдэг асуудлаас яриглаа. Таны хувьд яг салбарын сайдаар ажиллаж байсан хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ? За их хурлын бодлого гаргаад хүн сүдээ аж ахуйн үйлдвэрийн яамыг орон нутглуу Дархан уул аймагт шилжүүлсэн. Эний цаана их том бодлогын асуудал бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал. Хот төдийгийн хөгжлийг ялгаатай байдлыг арилгах нь одоо Монгол улсын маш хойшлуулшгүй том зорилт байгаа юм. Орон нутгийн хөгжил, тэнд хүн ажиллах, амьдрах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх нь өнөөдрийн тулгамдаад байгаа энэ төвлөрөл, утаа, төгжрөл тийм биз? Энэ асуудлыг шийдвэрлэх гол гарц гэж үзэж улсын хурал тогтоол гаргаж шилжүүлсэн. Тэгээ эхний одоо үр дүнгууд миний хувьд гарсан гэж үзэж байгаа. Өнөөдөр Дархан уул аймаг маань дотоодын бүтээгдэхүүн нэг их нийтийн эдийн засгийг давж байна. Хүн шилжин суурших хамгийн их таатай ийм бүснүүдийг болж хуурж байна. Хөрөнгө оруулалтууд маш одоо их хэмжээнд хөрөнгө оруулалт тэр бүснүүд хөрөнгө оруулалтууд дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалт тэр бүснүүдэд төвлөрж байна. Тэгэхээр ер нь төрийн захиргааны байгууллагуудыг алхам алхмаар хотоос гаргаж орон нутгийн хөгжил, бүсийн хөгжлийг хангах тэр бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй юм а гэдгийг одоо өнгөрсөн хугацаанд харуулж байгаа. Тэгэхээр энэ бодлого цаашдаа үргэлжлээд явна. Ер нь ганц энэ хүн сүдээ аж ахуйн яам төдийгүй бусад олон чиг үүргийн байгууллагууд байгаа, яамдууд байна, агентлагууд байна. Орон нутагт очиж ажиллах бүрэн болцоотой төв суурин газар байх шаардлагагүй олон зүйл байгаа. Учир нь Монгол улс маань нэгдмэл нэг л улс шүү дээ. Тэгэхээр төрийн одоо бодлого шийдвэр тасралтгүй хаанаас ч одоо явах юм, орчин үеийн техник дэвшил бий улсын цаг үед бол энэ орон нутагт бол баригдаад төв суурин газар баригдаад байх шаардлагагүй юм а гэдгийг бол манай яам харуулсан. Хамгийн гол харуулсан үзүүлэлт бол эдийн засгийн үзүүлэлт. Дотоодын нийт бүтээгдэхүүн өсөлтийн 60 гаруй хувийг хүн сүдээч хөнгөн үйлдвэрийн салбар хангаж эхэллээ. 48 мянган ажлын байрыг шинээр бий болголоо. Тийм байгаас энэ олон 100 үйлдвэрүүд одоо үүдээ нээж байна. Шинээр байгуулагдлаа. Ингээд яривал энэ хэрэгцсэн өнгөрсөн бодлогууд цагаан алт, хүнсний хувьсгал, атрийн 4-р аянууд бол үнэхээр амжилттай хэрэгжлээ гэж үзэж байгаа миний хувьд. Тэглгүй яах вэ? Татвар, гайлын бодлого дээр эрс одоо реформ хийх, бизнесийг хөнгөвчлөх, эдийн засгийн төрийн оролцоог дээд зэргээр хязгаарлах, хувийн одоо бизнесийн одоо эрх чөлөөг, таатай байдлыг бүх талаар одоо урамшуулан хөшөөрөгдөх, зах зээлийн нээх, гадаад зах зээлийн нээж өгөх, олон улсын тэр гэрээ хэлцээрүүдийг байгуулах, бий болох гэдэг олон ажлын яамны өмнө тавигдж байгаа. Тэгээд энэ бүгдийг амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.